За өнөөдөр хамтдаа daily planning буюу өдөр тутмын төлөвлөлтийн талаар ярилцъя. За өдөр тутам төлөвлөхөд бид нар анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгаа. Мэдээж хүн болгон өөрийнхөө сонирхлолоор төлөвлөх учраас аль болох заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэхээсээ илүү өөрт хамгийн таалагдж байгаа арга барилаараа явбал зүгээр. За хамгийн түрүүнд мэдээж бид нар зорилгын төлөө хийж байгаа сайжруулалтын төлөө өдөр тутам төлөвлөж байгаа учраас зорилго гэдэг зүйл маань заавал орж ирнэ. За тэр 7 хоногт тэр өдөрт та яг юунд хүрэх гэж байгаа юм бэ? Тэр зорилго чинь хамгийн гол нь нэгдүгээрт тодорхой өстой. Үйлдэл нь тодорхой тий. За яг ямар үйлдэл хийж чам тэр маань тодорхой. Юунд хүрэх гэж чам. Тэр гол нь чухал байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Яг тэр хүн угаасаа сэтгэл хөдлөлийн амтан болохоор өөрийн мэдлгүүл хин нэг найзынхаа гуйсан зүйлийг найзгаа өргөдөөч ч юм уу эсвэл хин нэгийг туслах хэрэгтэй гэж бодсон тэр сэтгэлээсээ болоод ч юм уу өөрийнхөө чухал зүйлээ бас заримдаа орхитуулах гэдэг. Тэгэхээр зорилгоо тодорхой байна уу, чухал байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. За тодорхой зорилго гэдэг тэр жишээлх юм бол нэг хуралд суух гэж биччихвэл энэ маань зорилго болохгүй. Тэрний оронд тэр хуралд сууж та яг ямар үр дүн хүрэх хүсэж байгаа нь тэрийг бичнэ гэсэн үг. Зөвшөөрөл та тэр хурлын үр дүн болгож авах гэж байгаа л зөвшөөрөл даргаас авах. Яг үйл үг нь яг юу авах гэж байгаа, хинээс авах гэж байгаа, яг ямар үйлдэл гаргах гэж байгаа тодорхой болж гин гэсэн үг. За иймэрхүү маягаар зорилгоо илүү тодорхой болгож бичнэ. Зорилгоо тодорхой болгож бичихгүй бид нэр тодорхой хугацааны дараа нөгөө зорилгоо юу байсан бэлээ гэдгийг мартдаг, хооронд нь холддог асуудал гардаг. Тийм учраас зорилгоо заавал үйл үг оруулсан байх хэрэгтэй. Эхний ээлжинд ямар үйл үг байна вэ? Ямар үр дүнд хүрэх гээд байгаа гэдгийг л бодчиход болно. За чухал нь бол мэдээж ойлгомжтой. Эрүүл мэнд хамгийн чухал, гэр бүл чухал. За өөрийнхөө дараагийн ямар чухал зүйл байна те карьер боловсрал тэр чухал зүйлийн дараа эренбэ та өөрөө гаргаад тэгээд явна гэсэн. За зорилгоо тодорхойлчлаа. Тэгвэл дараа нь яах вэ? Дараа нь бид нар календар дээрээ нөгөө зорилгоо зоож тавина гэсэн үг. За энийг болохоор time blocking арга гэдгээр айг алдартай. Time blocking буюу тухайн нэг цагаа за ингээд 7 өдрүүд байлаа гэхэд за энийт өдөр байлаа гэж бодъё тий. Даваа гараг байлаа гэж бодоход даваа гарагийн та 10-аас 11 цагийн хооронд би яг ийм ажлыг хийх гээд байгаа гэд нөгөө ажлаа нөгөө зорилготой өргөх зүйлийг энд оруулаад ирчин гэсэн үг. За энэ маань ямар цаг товлох гэж тий монголоор цаг товлох. За ингээд цагаа товлснороо бид нөгөө том зорилгоо жижигүүд хуваагаад за би энэ зорилгоо ингээ улаан болгоод төрсөлчлээ гэхэд за би энд ажиллана 4 өдрийн энэ цаг дээр бас ажиллана гэд. Тэгэх юм бол нөгөө том зорилгоо ингээ 3 хуваагаад илүү жижиг болгочихж जैन тий. Тэгээ цаг товлжж байгаа учраас өөр ямар нэгэн зүйлд сатаарахгүйгээр энэ дээр төвлөрнө гэсэн үг. За хамгийн чухал зүйл нь цагаа товлчоод тэн дээрээ төвлөрөх ёстой. Тэгэхээр энэ маань яах ёсгүй гэхээр бусад саад болж байгаа зүйлээ айл болох өөрөөсөө холдуулна гэсэн үг. Саадуудаа холдуулах. Утас байна уу? Энэ дээр төвлөрж байгаа цагаа өөр бүтээлтэй илүү чанартай өнгөрөхөнд тулд бид нар уцаа ухаж болохгүй шүү дээ. За эсвэл хүмүүстэй уцаар ярих ч юм уу. За хин нэгэн хурж ирээд за найзаа сони юу байна гэд нэг ач холбогдол багтаа яриа хийх гэдэг юм бол тэр яриаг тасалдуулаад заавчлаар найз нь нэг яаралтай ажил дээр яг энэ цагт нэг өөртөө цаг гаргацсан төвлөрөх ёстой байгаамаа гэд учраа хэлээд тийм ач холбогдолгүй яриаг бол хойшлуулж болно шүү дээ тий. Би ингээд амжихгүй байна, боломжгүй байна, би энэ цаг товлцсон байгаамаа гэд. Тэр болгон хүмүүс бол татгалзахгүй. За дараа нь болохоор маш нэг том чухал зүйл байгаа. Тэр нь болохоор за ингээд мэлхий байлээ гэж бодъё л доо.
Энэ аргыг болохоор яга мэлхий зураа явуулчих вэхээр eat-тэй frog гэдэг байхгүй юу? Frog first. Буюу мэлхийгээ төрүүлж ид. Яга мэлхий гараад ирэх гэхээр магадгүй мэлхий чинь одоо идүүл муухай амттай байгаа ш. Тэр утгаараа хамгийн одоо хүнд хэцүү одоо өөрөөс чинь нилээ ингээд одоо хүчин чармаалт шаардсан тий хүнд төвөгтэй тийм ажлуудаа чухал ажлуудаа бас өглөө хамгийн эрт одоо нөгөө төрөний цагдаар бол энэ дээр товолж гарах нь шүү дээ тий. Та энергитайгаа та ирч хүчтэй байгаа. Тэгэхээр тэр цагтаараа нөгөө мэлхийгээ идэх буюу хамгийн чухал ажлуудаа хийнэ гэсэн үг. За энэ нэг номерын чухал ажлууд маань энэ дээр ингээд ороод ирнэ гэсэн үг. Ирч хүчтэй байгаа цагаа тэр фокусаа тэр оюуны бүтээмжийг ашиглах гээд байна гэсэн үг. За дараагийн чухал зүйл гэх юм бол амралт байдаг. За амралтыг бол тэр болгон одоо их яаралтай чухал ажил хийж байгаа хүмүүс бол мартагдуулах гад орхигдуулах гад за эсвэл одоо би одоо амрах ирэхгүй миний ажил одоо өстэй толгоноос их байна гэд амралтаач авдгүй сууж идэх хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгж бол болохгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр хүнчин машин биш тэр байтал одоо машин хүртэл одоо засвар үйлчлэгэнд явахгүй байхад л эвдэрч доголддог шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бид нар амралтыг одоо цаг алж ийн гэхээс илүү өөртөө ирч хүчээ нөхөх төр бололцоог олгож гинэ л гэж харах хэрэгтэй. Буюу сайн амарч биднээс сайн одоо үр дүн гарна. Нөгөө цагаа блоклцсон та ингээд бүтэн сар ажиллах төлөвлөгөө гаргацсан байлаа. Тэгвэл ямар ч амралтгүй 2-7 хоног нь явчвал үлдсэн хоногуд ч байхгүй болох гээд шүү дээ. Тэгэхээр хит их шахаж тэгж өөрийгөө амралтгүй байснаас тогтмол жигд хурдаар үр дүнтэй байх буюу бид нар сайн юм иддэг, байнга ярьдаг, сайн унтаж амрах, хоолоо зохицуулах, стресс гэж ярьдаг. Тэр болгоныг л өөртөө амралтандаа зохицуулна гэсэн үг. Та яаж амардгүй, яавал та амарч чаддгүй тэр арга барилаараа. Та хүмүүстэй уулзаад, найзуудтайгаа уулзаад илүү амарч чаддгүй л тэгээд амарна. Аагүй та гэртээ ганцаараа нэг хэсэггээ ном уншиж суугаа өөртөө нэг жоохон цаг гаргадаг бол та тэгээд амарна. Танд юу амралт өгдөг тэрийг хийн гэсэн үг. Гэр бүлээрээ цаг зарцуулаад амардаг бол тэрийг хийн. За тэгэхээр амралтаа зохицуулах шаардлагатай байна. За дараагийн нэг чухал зүйл нь болохоор өдрөө ингээд төлөвлөлчлөө, зорилгоо гаргачлаа. Цагаа ингээд товлоод, блоклоод хийчлээ. Нэгдүгээр чухал зүйл, хоёрдугаар чухал зүйл гэдээ ажиллачлаа. Тэгээ үргэлжлүүлээд яваад байдаг. Гэтэл энэ дээр нэг маш чухал нэг зүйлийг алдах гэдэг нь болохоор нөгөө хийсэн ажлаа эргэж санах, эргэх одоо англиар бол reflect гэж их ярьдаг. Reflect хийн, adjust хийн гэж ярьдаг. За энэ маань юу гэсэн үг гэхээр та ингээд тэр өдөрт 3 зорилго гаргачлаа гэж бодъё л та. За өглөө дасгал хийх. За товчлж тий өглөө дасгал хийх. За өдөрт нөгөө зөвшөөрөл авах. Хурлаас авах чаа. Тэрийг ингээд тодорхой бичин тий өдөр зөвшөөрөл авах. За орой болохоор хүүхдийн даалгавар хийх гэж болно. За нэг юм чухал ажил тэр өдөр та өглөө босоод биччихлээ л да бодчихлоо. Тэгвэл тэр ажлаа яг тэр боцсныхаа дагуу тэр өдөр явсан юм уу? Эсвэл тэр өдрийн зорилгоос юу одоо амжилттай юу болцсон юм? Одоо амжилт нь юу ийсэн юм? Энэ бол маш их цаг хугацаа орохгүй. Та орой нэг 10-15 минут сухад бол тэний амжилт байсан юм. За би өглөө дасгалаа хийцэн. Заавал давтаж битгэхгүй бичих шаардлагагүй шүү дээ. Дэвтэртэй байл дэвтэр дээр ингээд дарах ч юм уу. За дасгал болчлоо. Эсвэл зөвлөх ч юм уу. За би өдөр зөвшөөрөл авцгаа нөгөө хуралдаа суугаад зөвшөөрөл болцсон. За гэтэл орой ажил ихтэй байгаад хүүхдийн даалгавар хийлгэж чадаагүй байна шүү дээ. Тэгвэл хүүхдийн даалгавар хийлгэх ажил маань болоогүй. За тэгэхээр бид нар энэ дээр амжилтаас гадна юунаас бид нар юу сайжруулах шаардлагатай юм бэ? Өдөр болгон төгс байна гэж байхгүй. Тэгэхээр юу сайжруулах юм? Би маргааш юу сайжруулах вэ? Гэдгээ бодно. Ер нь цаашдаа юу сайжруулах хэрэгтэй бэ гэдгээ бодно гэсэн үг. Заавал 2 3 байхгүй. Тухайн өдөрт 1 байвал 1, 2 байвал 2.
Байхгүй бол байхгүй. За би хүүхдийн даалгаврыг хийнэ гэж төлөвлөж исэн чинь тэр өдөр амжсангүй шүү дээ. Тэгвэл би маргааш хүүхдийн даалгаврыг хийхин тулд одоо хурлаа жоохон багасгаад жоохон эрт тараа тий. Багасгаад эрт тарах. Тарах гэ өөртөө ингээд хилээд бичээд үлдээчих чинь гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүн чинь өөрөө энийг маргааш хурлаа багасгаад эрт тараад хүүхдийн даалгаврыг хийхин төлөө хичээнэ л гэсэн үг. Тэгэхээр reflect adjust буюу эргэж хараад тэр бодож исэн зорилгоо хүрч исэн зүйл маань яг миний санснаар болоогүй. Тэгэхээр би юу сурав, юу амжилттай, маргааш явах уу, дараа 7 хоногт явах уу гэдгээл хийж гинэ л гэсэн үг. Эргэж харж дахиад аль нь чухлын, алийг нэгт нь хоёрт нь оруулах уу, юуг сайн хийж үү, юугаа сайжруулах уу гэсэн одоо гэрийн даалгавар хийж байгаа юм гэх юм. Одоо бид нэр хүүхдүүдийг сургууль явж байхад хичээлээ ойлгосон зүйлээ яриараа гэдэг чинь яг тэрнтэй адилхан тэр өдөр одоо бодож исэн таны зорилтоос юу нь болоод юу нь болсонгүй маргааш яах вэ, юуг нь сайжруулах вэ гэсэн үг. За тэгэхээр энгийн ийм хідэн аргыг ашиглаад өдөр тутмынхаа төлөлтийг 7 хоногийнхаа төлөлтийг хийгээд явхад бол тодорхой хэмжээний амжилтанд бол хүрдэг. Энэ бол одоо янз бүрийн хувь хүний хөгжлийн номууд дээр, лекцүүд дээр бол гардаг. Time blocking аргыг бол хүмүүс маш их ашигладаг. Хамгийн хэцүү ажлаа төрүүлж хийх буюу eat frog first-ыг бол их ашигладаг. Зорилгоо тодорхойлж өчтдөг. За reflect-ийг бол хүмүүс мартчихдаг. Тэгэхээр энийг бол нэмж хийхэд бол маш чухал. Тэр нь эндээсээ урам авдаг. За би ийм зүйлүүдийг хийсэн байна. Энийг ингээд сайжруулах юм байна. За нэмэлтээр бонус гэх юм уу одоо нэг ийм юм байгаа. Хүмүүс хийх ажлуудаа ингээд жагсаадаг тий. За одоо to-do list гэж ярьдаг шүү бид нэр. Хийх ажлын жагсаалт. Одоо би ийм ажлууд хийн гэл монголоор англиар хамаагүй. Та яаж өчтдгөө тэрийг бичнэ. Хийх ажлуудынхаа жагсаалтыг бид нар ингээд за тийг нь тэрлээ уцаар явна, тим худалдаж авна, энийг хийх ёстой, тэрийг хийх ёстой гэж бичээд байдаг. Яг зөв. Гэхдээ энэ маань бид нар ингээд нэг талаасаа өөрсдөө жоохон стресстүүлээд байд юм байна. За одоо энд товчлоод А, Б, С, Д гээд 4 ажил биччихэ л да. Хажууд нь бид нар юу хийх ёстой вэ гэхээр энийхээ ард үн урд үн та өөрөө мэдээл хийчихнэ гэсэн. Юу болцсон, юу болж бүтцсэн гэдэг жагсаалтаа бас хийх ёстой байна. Тэгэхээр та 10 ажлаас 4-ийг нь хийсэн байж болно шүү, тий. За энэ нэг 1 2 3 4 гэдэг дугаартай. Тэгвэл 4 ажил нь болцсон. Дахиад цаана 5 ажил дутуу байгаа юм байна. Ийм жагсаалтыг хамт байлгах. Одоо энийг та амжилт гэж нэрлэх үү? Эсвэл болсон ажлууд их үү? За би одоо амжилт гэж тий. Энэ жагсаалтаа ингэж хамт байлгаснараа хүн эндээсээ айгүй урам авдаг байна. Хүн чинь ингээ өдөр тутамдаа хийж байгаа зүйлээсээ урам авч цаашаа явдаг, хүч авдаг гэдэг шүү. Урт хугацааны зорилго тавьчихаар тэр өндөр уул руу ингээ өсөж явах явцдаа энэ чинь яг оройн хаанаг нь харагдахгүй юм өндөр уул. За энд ингээ үйл байгаа гэж бодох юм бол энэ уул айгүй өндөр ингээ хаан тэр оройн агаа нь мэдгүй. Би ядраад байна шүү дээ тий. Би буцлаа гэд ингэх магадлал байгаад байдаг. Тэрний оронд яг хөөр би энэ нэг орой дээр гарчлаа. Энэ бол амжилт те. Миний одоо нөгөө амжилтын жагсаалтууд болцсон зүйлүүд маань байна гэсэн үг. За би дараагийн энэ оргил дээр гарсан бол бас амжилтын жагсаалтууд маань ингээ байж гэн гэсэн. Тэгэхээр өөртөө урам өгөөд дараагийн уруудах биш. Илүү өксөх тэр сэтгэл зүүн одоо бэлтгэл гэх юм уу. Сэтгэл зүүн хат гэх юм уу тэгж ярьдаг те. Тэрийг л өөртөө хийгээд байна л гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр жагсаалтыг бол хамтд нь байлгах юм бол ийм давуу тал байдаг байна. Яна хийх ёстой зүйлгээл хүмүүс хөвчлэн ярьж идэг насан турш хүмүүс байнга л ийм хийх ёстой, тийх ёстой, хүүхдтэйгээ хөргөж өгөх ёстой, авах ёстой. Тийг нэг хоол унд ажил төрөл гээд. Гэтэл бид нар болцсон зүйлүүдээ ерөөсө тоодгүй юм байна. Тэрнээсээ урам авдаггүй юм байна. Тэгэхээр тэрийгэ өөрийгөө цэнгэлж байгаа тэр түлш энерги болгож ашиглах ёстой байна. Амжилтаа хийцэн зүйлээ. За тэгэхээр эдгээр аргыг ашиглаад бүгдээ өдөр тутмынхаа төлөвлөлтөө ашиглаж хэрэгжүүлж болох нэ.